Тэгээ энэ агуулгыг ингээ харахаар төр бизнесээс яг үзэл баримтлал дээр тодорхойгүй олон зүйл байгаа юм л да. Төрийн энэ бизнесээс 100% гарах ёстой гэж үзэж байгаа юу? Тодорхой хэмжээний засаглалын сайжруулахын тулд 34-өөс дутуугүй хувийг олон нийтийг болгох гэж байгаа юу? Яагаад гэдэг жишээ нь энэ дээр энэ аль эсвэл хөрөнгө босгох зорилготой юм уу? Иргэдийгээ хувьцаажуулах, хөрөнгөжүүлэх зорилготой юм уу гэд яг үзэл баримтлалын төвшөнд хэд ерөнхий нэг ийм надад би нэг хэлбэрийн төдий гэдэг нь яагаад ийм нэг ийм жаахан арга цаасанд бол ийм баримт бичиг орж ирж байна. Илүү сайжраасаа гэдэг үүднээс харж байна нэгдүгürt нь. Хоёрдугаарт нь дахиад хэлбэр гэдэг үгэн дээр үнэхээр энэ төр бизнесээс сагаар төрийн зардлыг буруулъя гэж байгаа бол дахиад одоо өнөөдөр яригдж байгаа энэ зардал оронтоо, дэцэдийн оронтоо ч гэсэн энэ нийл нэг хэрэг шүү дээ. Яг ингэж нэг асуудлыг дандаа хэлбэр талаас нь хөөцөлдөдөг. Яг энэ орж ирж байгаа энэ тогтоолын төсөл ч гэсэн хуулийн түвшинд энэ асуудлыг ярих ёстой. Илүү тийм тодорхой асуудал дээр үзэл баримт. За Бямцуг дарга. Тэгэхээр энэ юун дээр энэ төрийн эмчилгээ компаниудыг бид нараас бизнесийн болон одоо өрсөлдөөнд тулгуурласан салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, за стратегийн ач холбогдлохын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, нийгмийн чиглэл яа харахгүй одоо төр ачааг нь өрхөөс аргагүй байгааг аж ахуй гэж 3 ангилж байгаа. Эндээсээ бид нар энэ бизнесийн өрсөлдөөнд суурилсан аж ахуй нэгжүүдээр бол илүү 100%, 51% хувьчлах ийм бодлого барьж байгаа. За стратегийн чиглэлийн одоо аж ахуй нэгжүүдээр бол илүү төр байх нь илүү ач холбогдолтой учраас 34 хүртэл хувийн одоо хувьчлах нь зүйтэй юм а гэсэн бодлого оруулж ирсэн. За нийгмийн чиглэлийн одоо аж ахуй нэгжүүд нэгэнтээ хувь хязгаарч оролцдоггүй, сонирхдоггүй төр үндсэн үйл заасан иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгааг хангах үүднээс төр зайлшгүй ачааг нь өргөх ёстой одоо нийгмийн цэгцийг өргөдөг компаниудыг ховчлохгүй байх, өшөө ихтэй өөрчлөлт зохион байгуулах, өшөө илүү Тэг цогтгэрэл даргын асуултанд бас тодорхой хариулна шүү. Ажлын хэсгээс. Гоо наад чи үр дүнд хүрэх юм уу л гэдэг шүү дээ. Цогтгэрэл дарга. Энэ зөв хандлага. Гэхдээ наад олон жигсаал чин 3 дахь удаага орж ирж байгаа. Засгийн газар зориг гаргаад ингээ оруулж ирж байгаа сайн хэрэг. Гэхдээ яг үр дүнд хүрэх юм уу нөхдөө гэдгийг л асуугаад байгаа юм байна. За Бямцуг даргад нэмэлт 1 минут өгье. Тэг өмнө нь энэ 5 удаа үндсэн чиглэл баталсан түүний биелэлт нь дунджаар аваад үзэх 33%-тай ялангуяа 2000 оноос хойш бол өмч хөвчлөл нэлээд зогссон юм байлээ. Яагаад ийм болцсон бэ гэхээр хөвчлөх нэрээр хулгай хийдэг гэд харддаг, тэгээ мушигдаг. Түүнээсээ болоод асуудлууд гацдаг, хөвчилж авахаас айдаг болцсон. Тийм болохоор одоо бас энэ гацсан гацаа гаргыг үр дүнтэй болгохын тулд одоо оруулж ирж байгаа засгийн газар их хурл засгийн газарт үүрэг өгсөн. Өнгөрсөн 2024 оны 12 сарын 12-нд энэ үүргийн дагуу одоо оруулж ирж байна. Оруулж ирж байгаа асуудлыг их хурл үр дүнтэй болгохын тулд одоо их хурл сайжруулад илүү одоо тийм үү боловсронгуй болгоод сайн хяналтаа тавиад явах бас нөгөө эрх нь бүрэн эрх нь байгаа. Тийм болохоор хэрвээ жоохон дутуу байна гэж үзэх юм бол хэлцсэн шийдээ цаашаа сайжруулж явах тал дээр согтгол дараа анхаарч ажилласаа гэж хүсье.